Хүү 7 дахь өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн өдөр Хүрээ цамд Аншиг наадам 2025 шашин соёлын наадам болж байна. Наадмын үеэр хүчит бүхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагааж сур харвааны наадам, сээр цохох тэмцээн, жижигдэнд бизнес эрхлэгчдийн үзэгслэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэгслэн, Монгол хувцсны үзүүлбэр, 9 дүүргийн ардын авистнуудын тоглолт, Улаанбаатар театрын уран бүтээлээ толилуулах юм а. Түүнчлэн цам харих, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлзэх, балин досон уралдааны тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулалт гიშгэлүүлэх зэрэг шашин соёлын үзүүлбэр үзэж сонирхох боломжтой юм а. Бид одоо 8 сарын эхний 7 хоногт амралтын өдрүүдэд зохион байгуулалт байсан арга хэмжээгээ нийслэлийн өдөртөйгөө холбогдуулаад 6 сарын 28-29-нд зохион байгуулж байна. Энэгээр хугацаанууд бас өөрчлөгдсөн. Тэгээд үндэсний их баяр наадмынхаа өмнө бас томоохон хэмжээний наадам зохион байгуулж байгаа маань бас цаагаараа Монгол улс аялал жуулчлалыг татах бас ийм одоо зорилгыг бас давхар агуулсан байна. За мэдээж Аншиг наадмынхаа хүрээнд олон одоо арга хэмжээнүүд, спортын уралдаан тэмцээнүүд, үндэсний одоо 93 наадам, үндэсний спорт наадгай олон төрлийн арга хэмжээнүүдийг бас энэ хүрээнд давхар зохион байгуулж байна. Тэгээ нийслэл хот бол цаашаад тогтмол одоо иргэдийн өдөр гэж ингэж тэмдэглэж энэ үеистэй бол Аншиг наадам Хүрээ цамыг хамттан ингээд энэ шашин соёлынхаа наадмыг хийж яхаар ингэж тогтсон. Тэгээ цаашаад бол энэ дагуу явнаа. Тэгээд өнөө жилийн Аншиг наадам Хүрээ цам маш олон одоо зочид төлөөлөгчд оролцож байна. За үндэснээ ийгээд одоо Монгол тоорхтны одоо хүчтнүүд барилддагч байд юм уу те. Ингээд монголчууд бас нийтээр хэрэнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд энэ наадамдаа зорж ирж оролцож тэгээд бас мөн одоо гадна дотны олон жуулчид, зочид төлөөлөгчд, судлаачид ирж энэ монголчуудын соёлыг яг энэ эднэр ямар үндэсн соёлтой юм тийм ээ. Ямар ертөнцийг үзэх хандлагатай юм ч гэх юм уу. Энэ бидний энэ одоо шашин соёл дотор бидний одоо түүх, бидний онцлог бусдаас ялгарах ялгаа энэ бүгд байна шүү дээ. Энэ бүгд ер нь бол энэ Аншиг наадам Хүрээ цамаас харж болдог учраас тэгээ цаашид бол Монголынхоо соёлыг дэлхийн нийтэд зөвөөр таниулж нийслэл монголчуудын одоо нийслэл шинэ зууны монголчууд ийм одоо хандлагатай, ийм одоо соёлоо агуулсан цаашид бол бусдаас дэлхийн нийтээс одоо бас өөрсдийн гэсэн онцлогоо ингэж харуулж хадгалж явах, өв соёлоо өвлүүлэх, хадгалах энэ зүйлүүдээ ингэж авч явж байна гэдгийг ингэж харж болох одоо үнэхээр боломжтой тийм олон талт соёлын арга хэмжээ болж шүү дээ. Энэ жилийн Аншиг наадмын тухай бүгд найрамдах Солонгос улсын KBS телевиз нэвтрүүлэг бэлтгэхээр иржээ. Мөн наадамд уран мэхийг уралдуулан хүчийг үзэхээр бүгд найрамдах Солонгос улсаас бөхчүүд хүрэлцэн ирсэн байна. 울란바토르시에서 Хүрээ цамд Аншиг наадамд эрг болсон шалтгаан нийслэл Улаанбаатар хотын захирагчийн албанаас одоо зохион байгуулж байгаа нийслэлийн одоо өв соёлыг дэлгэрүүлсэн бус наадмаас илүү гэж одоо үзэж шашин төвөөр шашны одоо ёс заншил өв уламжлалыг дэлгэрүүлж байгаагаар нь тэрүүгээрээ илүү гэж одоо энд онцолж ирсэн. Нийслэлийн захирагчийн албаны бие тамир спортын хороо Монголын бүхийн холбоо одоо бид гүн тусалцаа үзүүлснээр энэ зөвшөөрөл олгосноор бид бүгд Солонгос улсын Ямнам аймгийн шилдэг аваргуудын баг болох багаас 3 бүх одоо энэ удаад барилдахаар ирсэн. Хүрээ цамд Аншиг наадам 2025 үеэр худалдаа үйлчлэгээний талбайг 8 секторт хувааж 120 цагт үйл ажиллагаа явуулж байна. Мөн иргэдэд төв зингэлдэх яарман хүү 7 авдаг, хүү 7-7-гийн 2, Монгол улсын боловсролын их сургууль хүү 7 авдаг гэсэн 2 чиглэлд автобус Улаанбаатар өртөөнөөс давааны зөвлөх хүртэл өдөрт 3 удаагийн тавтамжтайгаар галт тэргээр үйлчлэх юм а.